Юу яцгаана. Та бүхэн маань энэ зуны хэр дурсамжтай өнгөрүүлүүдээ. Энэ зун ч одоо Европын хөл бөмбөгийн аварга, зуны олимп, Ара, Playtime гэж тоочтой үйл дуусахгүй маш олон ивент фестивалаар дүүрэн болж өнгөрлөө. Энэ дундаас Playtime хөгжмийн наадмыг тэр дундаа рок хөгжмийн өвөрмөц этгээд соёлын талаар танилцуулахаар бэлтгэлээ. За ингээд эхэлцгээе. За баг монголчууд бүгд л мэдэндээ. Олон жилийн өмнөх Playtime наадмын үеэр нэгэн хамтлагийн тоглолтыг үзэж буй залуучууд үс хизгээс хаваал хоорондоо мөргөлдөж түлхэлцээ байдаг та. Хүмүүс тэднийг харчаад эднэр ч одоо юу баахан хар тамхичдвэ. Энэ улсын ирээдүй гэж нэрээ тэрхэл баахан муулцаагаад бүү юм болсон доо. Гэвч бодит байдал дээр тэр хүмүүс манай огтхонч мансурагчид эсвэл галзуучуд биш харин зүгээр л өөрсдийн сонсч буй хөгжмөөс авч буй ирч хүч энерги кафег тийхүү гаргадаг байх нэ. Та магадгүй гайхах бах л та юун кафе ирч хүч гэж. Уу яг ингээнээр бодоод үзье л та. Их нутгаас хайр хол байх үед нэг сайхан нийтийн дуу эсвэл уртын дуу сонсоход их нутаг, аав ээж, илгэн садан, ээжийн бор аяг, уул усмын санаанд ороод нүдэн нулимс цэглэгнэл байдгүй да. Энэ бол тухайн хөгжмийн урсгалын хүнд өгч буй гайхалтай сайхан мэдрэмж кайф билээ. Яг л үүний адилаар хүнд метал хөгжмийн үргэлжлэн тэр хүчрхэг бөмбөр, гитарын аялахуу, дуучны гайхалтай скрин зэрэг нь яг энэ хөгжимд хайртай хүмүүсийг бүр байд сухын аргагүй их ирч хүчээр цэнгэлдэг байх нэ. Толгоос авах буюу Headbang-ын анх 1969 онд домогт Led Zeppelin хамтлагийн Америк дахь аялан тоглолтын үеэр нэршлийн хувьд олон нийтэд төгсөн ажээ. Энэ цагаас эхлэн Headbang нь рок хөгжмийн салчгүй нэг хэсэг болсон байна. Та бодоод үзтээ маш өндөр хэмнэлтэд хүчрхэг хөгжим нүргэлж байхад зүгээр хараад зогсох эсвэл гунж эм урах хинч байхгүй зү. Тиймээс рок тоглолтын үеэр Headbang хийх нь тухайн хөгжмийг бие сэтгэлээрээ бүрэн дүүрэн мэдэрч буй илрэл юм байна шүү. Өөр бас нэг рокруудын соёл байдаг нь өөр хоорондоо түлхэлцэн тойрон бүжих буюу mosh pit юм. 1970 оны орчимд Английн Pogo бүжгийн хэв маяг дээр тулгуурлан үүссэн юм байна л та. Мөн л рок хөгжмийн өвөрмөц соёлын салчгүй нэг хэсэг нь болсоор өдөө хүрсэн байна. Мэдээж Headbang-ийн адилаар тухайн хүнийг эрчим хүчээр дүүртэл цэнгэлж орхисноор хяналтаа алдаж мансуурсан нэг шиг харагдуулдаг байна. Рок хөгжим сонсогчдын эдгээр хачин жигтэй үйлдэл нь эмх замбраагүй мэт харагддаг ч тодорхой хэдэн дүрэн байдаг ажээ. Жишээлбэл нэгний хүчтэй зохиж гимтээхгүй байх, унсан нэгнээ татаж босгох, өөр хоорондоо муудалцахгүй найрсгаар цэнгэн баясах, хит цогтолтой үедээ mosh pit-д орохгүй байх зэрэг. Эдгээр нь өөрийг нь болон бусад хүмүүс ноцтой биш ч гэлээ хохируул учруулах эрсдэлтэй байдаг бахны. Тэгсэн хэдий ч танд энэ бүхэн одоо хүртэл маш аюултай мэт санагдсаар л байна уу? Рок тоглолтын үеэр сонсогчдын гаргадаг эдгээр хачирхалтай үйлдэлүүд нь мэдээж хэрэг эерэг болон сөрөг хүчин зүйлүүдийг араасаа дагуулдаг. Эдгээр нь юу вэ гэвэл сөрөг талаас нь харах юм бол нэгнийгээ хүчтэй түлхэж гэмтээх, тэрч бүхэл хит олуулаа тойрон mosh pit хийх явцдаа унсан үнийг анзааралгүй дээрээс нь гიშгэлж амьднасныг нь хохироос эерэг цөөн удаа тохиолдож байжээ. Гэтэ яг цөөн л дөө гэхдээ л дээрээс амьднасаараа хохирсон гэлтгүү хүндэл бэртэл аваад тэрнээс хойш дахиж цэнгэн баяс чадхааргүй болсон хүмүүс ч гэсэн цөөнгөө байдаг гинэ. Эерэг талаас нь харах юм бол өөр хоорондоо ив зүйтэй нэгнээ хүндлээ зөвөр хөгжилд чадах юм бол шинэ найз нөхөдтэй болох хүрээлэлд хэлэх боломж болдгоос гадна хамгийн сонирхолтой нь ийм хүмүүс бусад үед илүү зөөлөн аливаа асуудалд улсууртай хандж чаддаг ахна. Яагаад вэ гэж юу? Учир нь хүн байдаг илүүдл энерги буюу уур бухимдлыг өөр бусад буруу аргаар биш яг л өөртөө агаар нэг ижил хүмүүсээс бүрдсэн орчинд өснээрээ байж орилж хашгираад өөрийн доторх бухимдлыг ор мөр үгүй идэг ахнэ. Сонирхолтой манай оронд болдог амьд хөгжмийн наадмууд гэвэл Playtime, Noise Metal Fest, Ara Festival, Wake Up Festival, Nisnes Fest гэх мэт жил ирэх тусам бидний үзэх тоглолт нэмэгцээр байгаа билээ. Та энэ жил эдгээр аль нь ноцсон бэ? Сэтгэл хэсэгт бидэндээ уулзаарай. Эцэст нь хэлэхэд хөгжим бол эрх чөлөө юм.